1975 онд 75 оны 4 сарын 15-нд энэ Эрдэнэ хотын эмнэлэгт дотор их эмчээр томилогч иржсэн. Тэгээ яг эмнэлэгт ирээд доторын эмчийг ингээд явж байгаа 76 онд эмнэлгийн үйлдвэрчний хорон дарга хийсэн. Тэгээд яг эмнэлгийн үйлдвэрчний хорон дарга хийх тэр үед ч жаахан хүндэл байсан л дээ. Юм хүм дутагдaltaа адгэлжил одоо цэвэрлэгээний материал дутагдaltaа. Тэгээд хүмүүсийн одоо эмч сувлагчдын эрүүл ахуй хөдөлмөрийн одоо эрүүл ахуй өөрсдийн эрүүл мэндгээл ингээд санаа тавих юм нэлээд байсан чинь юм хүм дутагдaltaа хэцүү л байсан. Тэгээд тэр үеийн октоодч одоо их сайхан залуу октоодод төгсж иржсэн. Ер нь өвдөөг л сайхан ажилтдаг л байсан. Тэгээд үйлдвэрчний байгаа тэнд үйлдвэрчний хорон дарга хийж байгаа 78 онд хотын үйлдвэрчний зөвлөлийн итгэмжлэгцээ хэмжээр томилогдож ажилласан. Тэгээд итгэмжлэгчийн хэмжээр ажиллаж байхад бол ёстой одоо энэ хотын бүхэл хүмүүсийн эрүүл мэнд хөдөлмөрийн эрүүл ахуйг хариуцдаг авлан газруудаар явж их хөдөлмөрийн эрүүл ахуй шалгадаг. Тэгээд одоо хотын энэ хүмүүсийн яг одоо аршаан суйлалт одоо жинхэнэ өвчтөй улсын аршаан суйлд явуулна. Аршаан суйлд явуулаад аршаан суйлын үр дүн хэр зэрэг болов тэр хүний одоо эрүүл мэнд дэшилж хөдөлмөрийн чадвар төр алдаад тэр нь багасч чана уугүй гэдэгт бол үргэлжил одоо юу хийж байдаг. Шинжилгээ судалгаа хийж эмчнэрийн картын шалгах одоо зөв онш тавьж гэнэ үү, зөв акт өгч гэнэ үү, авлан газраар яваал нөгөө актуудыг шалгаж үзээл. Тэгээд энэ бүх авлан газраар яваал юу хийж хөдөлмөрийн эрүүл ахуй шалгадаг байсан. Энэ улаан толгой хялганд бүгдээ л хариуцдаг байлаа шүү дээ. Тэгээд энэ үйлдвэрчний хороо дарга хийж байгаа чинь субодны хэвлэл үйлдвэрчний хороо хариуцсан. Одоо хүмүүсийн амралтын өдрөөр одоо янз бүрийн ажил тэмцээн ч юм уу одоо хариуцсан. Тэгээ ер нь үйлдвэрчний байгууллага хүмүүсийн ажлаа их дүгндэг байсан шүү дээ. Тэр үе чинь тэгээд төгсөөд ирж байгаа улсуудыг чинь ахмад хүмүүсэд одоо багш шавийн барилгатай залуу ажилчдыг ахмад хүмүүсэд одоо шавлуулж өгдөг ахмад хүмүүсийн сайхан зааж сургаж туршлагаан хэлж ярьж өгдөг байсан. Одоо бол тэр үетэй харьцуулах юм байхгүй шүү дээ. Хачин сайхан болсон хүн ганцхан дутагдaltaй юм байгаа энд бол энэ хөдөлмөрчдөд. Юугаар үүргээ мэддэггүй ирэхэл мэддэг тийм болцсон. Түүнээс үйлдвэрчний байгууллагын ажил одоо хөгжиж байна, дэлгэрч байна. Хүмүүс одоо их сайхан мэддэг болсон. Цаашдаа ч одоо ер нь хүмүүсийн хөдөлмөр хамгаал, эрүүл ахуй, ажлын байрны эрүүл ахуй энэ чинь бол хамаагүй сайхан болсон шүү дээ. Бүх юм хангалттай бол. Тэр үчи хангалт их муутай. Жишээлбэл би эмнэлэгт ажиллаж байгаа чинь би одоо докторийн тасгийн эрхлэгч амбулаторийн эрхлэгч үйлдвэрчний хороо, кино шалгахын хороо ирнэ. Бүхэл юу н сонгуульт ажил өөр дээр тэгэл одоо эмчээ юу байхгүй. Шал угаах алчуур байхгүй яах вэ? Тэгээд одоо савн бокуулчглаа яах вэ гэх. Энэ голцоо тэр үед манайх эмнэлэг дээр бид нэр гэрээс авчирч хэрэгэлдэг байсан. Санку манку ч муу байсан байх. Одоо юу тэрнтэй харьцуулах юм байхгүй шүү дээ. За тэгээд одоо ингээд энэ үйлдвэрчний байгууллага 1976 онд үйлдвэрчний одоо холбоо болж байгуулагдсанаас хойш 50 жил болж байна. Тэгээ энэ 50 жилийн хугацаанд олон одоо сайхан дарга нар, олон сайхан гишүүд, олон сайхан үйлдвэрчний хороо, үйлдвэрчний бүлгүүд ингэж ажилласан. Тэр үед үйлдвэрчний хороо, үйлдвэрчний бүлгүүд чинь хагас бүтэн сайн болгоход субодны хийдэг, дандаа бүтээн байгуулалт хийдэг байсан. Одоо үйлдвэрчний зөвлөлийн байрыг гэгтэл субоднгаар барьж байсан. Одоо тэр галтаа амралт субоднгаар барьж байсан. Дандаа үйлдвэрчний нэвлийн хороо бүлгүүд цуглаж субодны хийж барьдаг байсан. Тэгээ тэр үед тэг сайхан ажиллаж байсан үйлдвэрчний нэвлийн одоо гишүүд, үйлдвэрчний нэвлийн одоо хороо бүлгүүдийн ажиллуулж байсан тэр улсуудаа маш их баярлж байна. Тэгээ ер нь ингээд үйлдвэрчний байгууллагын одоо энэ хороо бүлэг, үйлдвэрчний зөвлөлийнхаа одоо энэ ажилтнуудад цаашлуулаад ажилд өндөр амжилт хүсэж одоо
амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж ажлаа улам өндөр улам сайхан идэвхтэй хийх ерөөлийг дэвшүүлье.